наасаа хүн тэрэн амарцсан уу? Таны богино амралтанд зориулж утга уран зохиолын яруу ихшгээр аялуулъя. Та унших хэрэггүй, зүгээр л сонсоорой. Цай ухцоор радио нэвтрүүлэг. Самэт цонор хэмдэд сонсогчдоо та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Цай ухцоор утга уран зохиолын цаг нэвтрүүлэг энэ өдрөөс эхлэн сонсогч та бүхэндээ дахин учран залгаж байна. Бид энэ удаад зохиолч Хишиг нэмийн Долом Сүрэнгийн Учрах тавилан 2 дугаар дэвтрийн бүрэн ихээр нь аль биесны эрхтэйгээр та бүхэндээ толилуулахад бэлэн боллоо. Тэгээ мэдээж 1-р бүлгийг бүхий л цаг үед чих тавин сонсож, хүлээж, догтлож сонссон маш олон сонсогчд байдаг. За энэхүү сонсогчд бүрээс бас бидэнд загтал ирүүлсээр, мессеж ирүүлсээр байсан. За тэгээд Их Монгол радиогийн аль биесны пэйж хуудас Их Монгол FM гэсэн пэйж хуудасаар бас яг энэ мөчид цай хугацаар нэвтрүүлэг маань лайв хэлбэрээр хүрч байгаа. За тэгээд нэвтрүүлэг маань яг тухайн өдөр явсныхаа маргааш нь YouTube channel дээр одоо YouTube суваг дээрээ за аль биесээр бас байршуулж байгаа. Тэгэхээр та бүхэн бас тухайн цагтаа сонсож амжаагүй бол манай пэйж хуудас руу эсвэл манай YouTube сувгаар сонсох боломжтой. Мөн бас нэвтрүүлгийн давталт өчийн 22 цагаас сонсогч та бүхэнд хүрнэ. За тэгээд нэвтрүүлэг маань яг одоо шууд эфирээр хүрч байгаа. Ингээд Хишиг нэмийн Долом Сүрэнгийн Учрах тавилан романы 2 дугаар дэвтрийн 1-р бүлгийг хамтдаа сонирдъя. Учрах тавилан 1-р бүлэг. Тэнгэрт бүртийг ч үлгүй хөхөмдөг цэнхэр гараг өнгөө гайхуулах мэт тунгалаг. Нар зулаа дээрээс түнсэн тийм налгархаг дулаан цагд ор. Зуны дунд сарын энэ бэлэг дэмбэрэлтэй өдрийг монголчууд хизээж мартахгүй bizээ. Учир нь Жанжин Сүхбаатарын талбайд цугларсан түмэн олны нүд баясаж сэтгэл цэлмсэн харагдана. Өмнө нь миний мэдхийн 2008 онд Бээжингийн Олимпиас Монгол тамирчид алтан медалийн эзэн болоход ард түмэн ингэж их баярлан бахархаж байсан санагдана. Харин өнөөдөр бол Монголын хамгийн анхны эмэгтэй сансрын нисгэгч үүргээ амжилттай биелүүлээд эх орондоо ирж буй өдөр юм. Монгол улсын баатар гүр аргачаа сансарт ниснээс хойш бүтэн 60-ны хугацаа өнгөрсний дараа анх удаа Монгол бүсгүй Монгол ээжийн охин сансарт ниссэн нь энэ. Цэлэмгийн ануучин Колорадогийн агаарын нисэх хүчний академиг сансар одон орон судлалын чиглэлээр төгсөөд нэлээдгүй хугацааг артаа үджээ. Тэрээр Америк нэгдсэн улсын агаарын нислэг сансрын удмыг шинжилэн судлах үндэсний төв НАСА-гийн захиалгаар бүтсэн Boeing X-1 шинэхэн хөлгөөр сансарт нисэж олон улсын сансрын багийнхантай сар гаруй хугацаанд ажиллаад ирж байгаа юм. Сансрын нисгэгч охиноо тосгоор ард түмэн ахын дүүс анд найзууд нь энэ өдөр цугласан байлаа. Тэдний дунд ануучингийн аав ээж зохиол Иман Голбаатарууд цэлмэг сарнаа хоёрч мөн ирсэн байна. Төрийн ордны өмнөх хүндтгэлийн давцан руу хадаг сүү баринд өгөж яваад тэднийг холбогдох албаны хүмүүс дагалдан түмэн олон зам тавьж өгч буй үзэгдэнэ. 50 насыг эдийн холд авсан ч
Цэцгэн хээтэй цэнхэр торгон дээлэн дээр цайвар хөхөнгийн бүрх малгай тогтуулан тавьж, зураачдын уралсан хатдын хөрөг бүхий торгон алчуураар гойсон сарнай. Наснаасаа залуу сайхан харагдана. Харин цэлмэг их нэртэйгээ ижил өнгийн хүүхдэл дээлэн дээрээ мөнгөн тоногтой бүсбүслэж, хар хөхөнгийн бүрх малгай тавьсан нь цаанаал нэг жавхаатай байв. Сансрын нисгчийг хүлээн авах ёслолын ажиллагаанд Монгол улсын ерөнхийлөгч, Батлан хамгаалахын сайд болон албаны хүмүүс ирсэн байлаа. Мөн Колорадогийн нисхийн академиг ануучинтай хамт төгссөн 10-аад монгол оюутны ихэнх нь гадаадад ажиллаж амьдарч байгаач эх орондоо мэргэжлэрээ ажиллаж байгаа цөөн хэдийгээ төлөөлөн Тэмүүлэнгийн учрал найздаа нь баяр хүргэхээр ирсэн байна. Тэрээр хөшигтийн хүндийдэх олон улсын нисэх онгоцны буудалд аюулгүй ажиллагаа хариуцсан ерөнхий менежерээр ажиллаж байгаа ажээ. Нэгэн цагт хайрлан дурлаж явсан. Нэг эцгийн хүүхдүүд гэдгээ хожимо мэдээд хүндэтгэн санаа тавьж эхэлсэн дүүдээ цэцгийн баглаа дэвэрсээр уулзахын баярыг хүлээж зогсоно. Ануучин гэр бүлийнхэнтэйгээ сэтгэл догтлон золголоо. Аав нь мөнгөн аягтай сүг ерөөлийн хамт өргөн охин нь ээжийнхээ ингэрт баярын нулимстай дэврүүлсэн юм. Гэвч тэдэнтэйгээ тухтайхан ярилцах боломж яг энэ үед хомс байлаа. Тал талаас нь зураг дарах, камер гаруудсны гэрэл, өчтөчнөн асуултаар бөмбөгдөх сэтгүүлчид тэднийг бүтсээр. Сансрын нисгэгч эмэгтэйг Монгол улсын ерөнхийлөгч, ерөнхий сайд болон бусад дарга нар хүндэтгэн баяр хүргэсний дараа ануучинд гэр бүл, найз нөхөд ард түмэндээ хандан үгээ хэлэх боломжийг олголоо. Сайн байцгаана уу? Энэ сайхан мөчөд та бүхэнтэйгээ учран золгож байгаадаа баяртай байна. Бидний үлгий болсон их дэлхийгээсээ гарч сансрын тойрог замд жуулчин хүртэл нисдэг болсон өнөө цагт Америк нэгдсэн улсын сансрын багийнхантай сар гаруй хугацаанд хамтран ажиллалаа. Өнөөдөр Монголын хамгийн анхны эмэгтэй сансрын нисгэгч гэсэн энэ нэр хүндийг зүгээд та бүхнийхээ итгэлийг алдалгүй их дэлхий, эх орондоо нэргэж явсандаа баяртай байна. Өөрт оногдсон үүрэг хариуцлагынхаа дагуу Монголынхон төрийн далбаатай анхны хиймэл дагуулыг олон улсын сансрын станцад байршуулан тойрог замд оруулаад ирлээ. Энэ минь миний сансарт хийх эрдэм шинжилгээний ажлуудын нэг томоохон хэсэг нь байсан юм. Та бид дэлхий хэмээх нэгэн загин дээр хамтдаа хөвж яваа билээ. Тиймээс энэ загны хувь заяа одоо ч ирээдүйд ч зөвхөн бидний гарт бий. Цэнхэр гаргаа хүн бүр хайрлаж чадвал үн удаан оршин тогтнох болно. Бидэнд өчнөө том санагддаг дэлхий маань сансраас ямар жижигхэн харагддаг гэж. Гэхдээ маш үзэсгэлэнтэй. Үнэхээр үзэсгэлэн төгсөн юм бүхэн нь бүрэлдэн тогтсон гайхамшигтай гариг дээр бид амьдардаг юм шүү. Үүнийг үзэж харсан хүний хувьд дахин сануулах хэлэх үгүй байна. Аймад, уул ус, газар орноо хүн бүр үргэлж хайрлаж хамгаалж яваарай. Яг энэ үчид энэ үгийг л та бүхэндээ дахин хэлмээр байна. Бид гайхамшигтай төгс орон гэртээ азтай хүмүүс. Үе үеийн сансрын нисгчдийн хэлэх дуртай үг байдаг. Газар дэлхий бол хүн төрлөختний үлгийн юм а гэж. Хүн үргэлж үлгийндөө байгаад байдаггүй шиг бид ч гэсэн цаг хугацаа өнгөрөх тусам өөр гариг, өөр ертөнцийг судалсаар тэнд очих боломжууд улам нэмэгцээр байх болно. Би цаашид Марс гариг дээр, сарн дээр очихыг хүсэж байна. Дахин нисэх хүсэл эрмэлзэл дүүрэн эргэж ирлээ. Бидний залуу үеийнхэн, хойч үеийн хүүхэд багчууд өмнө нь сансар өгтөргүүн зам нээлттэй байгааг хэлэхэд таатай байна. Та бүхэндээ баярлалаа. Ингэсээр үгээ дуусгалаа. Хүмүүс түүний хэлсэн үгийг уухайлан дэмжиж,
Сансрын нисгч бүсгүүдэд зориулан зохиогдсон дууг хамтдаа дуулан баярлаж байсан юм. Монгол улсын нэрийг дэлхийд дахинд таниулж, сансар огторгойн замд нэр төртөө өргөж яваад ирсэн ануужинг төрийн дээд шагнал болох Монгол улсын хөдөлмөрийн баатар цол тэмдгээр шагнаж ингрийг нь мэлаалаа. Гаруйхан насандаа сансарт нисэж ард түмний хайртай хүн нь болж чадсан охиноороо цэлмэг сарна хоёр бахархаад ч барахгүй зогсно. Цаг хугацаа гэдэг дэндүү хурдан өнгөрч хүний амьдралд цаашид юу тохиолдохыг хэн хизээж таашгүй юм. Саяхан л үр хүүхдийн хувь заяаг хэрхэн шийдэхээ мэдэхгүй мөнгөдөж явсан цэлмэг одоо хөдөлмөрийн баатар сансрын нисгэгч охинтой цээж дүрэн алхах хүч чадал бүхий нэр алдранд өгсөн буянтай ав болон хувирлаа. Амьдрал түүнд санаанд оромгүй олон бэлэг бэлдсэний нэг нь энэ байсан юм. Энэ зун цэлмэгийнх тэрэлжид өөрсдийн илэн эдлэн газар дээрээ зогсож байгаа. Олон жилийн өмнө ажил мэргэжлийнхэн дагуу их нэртэй барьж байгуулж өгсөн сувиллын газар нь хэдийн өргөжж амралт, сувилал, ресторан, зочид буудал, спорт талбай бүхий үйлчилгээний томоохон цогцлбор болон хүрээгээд илжээ. Өнөө цагийн юмтай бэлвэнчэнтэй айлын тоонд зөв ёсоор орхулсан тэрээр томхүү чингүүнийгээч сургууль соёлыг нь төгсгөн хотын зүүн өмнөд хэсэгт саяхан ашиглалтанд орсон шинхэн хотгонд 4 өрөө байр худалдан авч өгчээ. Чингүүн ануучин хоёроос гадна хамт өсөөгүйч сэтгэлд нь байнга л уяатаа явах яа харахгүй л чиний өр удам магц усны чинь тасархаа шүү дээ гэдгийг нь сануулах мэт учрал хүн түүнтэй дэндүү адилхан. Гадаа төрөх байр байдал ярих инээхэн хүртэл ижилхэн тэрээр хаяа нэг зав чөлөө гарах үед цэлмэгтэй ирж уулзсан. Цэлмэгч хүүгийнхэн амьдралд чадагч нэгэрэн тусдим болж явгсан гэж бодож явна. Цаашид түүнд зориулан өгөхөөр бэлдсэн төлөвлөсөн зүйлүүд ч нэлээдгүй. Та ямар зүйлийг Цэлмэгийнхэнтэй ойролцоо түүний багын найз Тэмүүлэнгийнх бас зусна. Олон жилийн өмнөх тэр нэгэн явдлаас хойш эдгээр гэр бүлийнхэн учир зүгээ олж бие биенээ ойлгон хүндэтгэж амьдрах болсон. Хүүхдүүд нь шүсэж том болохын хэрээр амьдралын сайн мууг ялгаж салгахтайгаа болж хин хиндэн хар буруу санах явдал байсангүй. Хүү охин хоёр нь нэг сургуульд хамт сурч төгсөөд одоо улс орондоо төдийлөн эх орондоо дэлхийд ээж авийнхаа нэрийг өргөж явна. Үүнээс илүү бахархал гэж юу байх вүлээ? Харин сургуулиан төгсөөд өсөж төрсөн Чикаго хотод ажиллаж амьдрахаар үлдсэн төгөлдрийн хүү бэлгүүтэй идүүгээ American Airlines компани онгоцны нисгэгч хийдэг. Хонгорхон шаргал ус цэвэрхэн цагаан арьстай Америк бүсгүйг эхнэрээ болгосон тэрээр саяхан 2 ихэр хүүтэй болжээ. Халиуна инээ болоод удаагүйч хоорондоо усны тусал шиг адилхан урт сормус давхраа таалагнууд игдүү хүргэн шонтроор хамартай хөөхөн ачнараа хараад аз жаргалаар дүүрдэг байлаа. Анхны хүү учрлаа Тэмүүлэнд өгч явуулснаас хойш дахин 2 хүү төрүүлсний нэг нь бэлгүүтэй баг хүн хангал. Хангал энэ жил Чикагогийн ангаах ухааны их сургуулийг бөөрийн мэс заслын нарийн мэргэжлийн эмчээр дүүргэж байгаа. Үргэлжлэл бий. Зохиолч Хишиг нэмийн Дулам Суран. Зохиол Учрах тавилан роман 2 дугаар бүлэг. Зохиолын ерөнхий редактор Баттуул. Зохиолыг уншсан Хос Баяр. Их Монгол радио 2020 он.
Сонсогчдаа өдрийн цагаа уучгаад төрч чулуу ажилласаа хүн дэрэн амарцсан уу? Таны богино амралтанд зориулж утга уран зохиолын яруу ихшгээр аялуулъя. Та унших хэрэггүй, зүгээр л сонсоорой. Цай ухцоор радио нэвтрүүлэг. Хай салют. Та өөртөө өрхөн сансар сүлжээ дэлгүүр CEO Circle K болон бүх дэлгүүрүүдээс урилгатай салют шоколад худалдаж яваад хайрын сэтгэлдээ бичиж өргөө IMAX дуурлах High Salute Photo Wall аваачиж үлдээгээрэй. Бид 11 сарын 6-нд болох Open Mic Mongolia event дээр хамгийн нандин түүх сэтгэл бичсэн 3 хүнийг тодруулж шагналаа. Ивентийн үеэр Open Mic Mongolia шилдэг оролцогчид оролцсон. Шилдэг 3 захианд телевизийн нислэг төвд хосоороо нислэг хийх, 1 хоног амрах эрхийн бичиг, мөн салют шоколад, хосын бэлэг IMAX-д VIP-д хосоороо кино үзэх тасалбар гээд олон бэлэг хүлээж байна. Хайртай хүнтэйгээ салют шоколадтай гайхалтай үчиг өнгөрүүлээрэй. Хай салют. Та ямар зүйлийг оригинал гэж боддог вэ? Оригинал зүйл хэрэглэх дуртай юу? Мэдээж дуртай байлгүй яах вэ? Яг өөрийнх нь үйлдвэрийнх нь хийсэн зүйл хамгийн сайн удаан эдлгээтэй байдгийн байлээ. Жишээ нь би iPhone барьдаг л да. Утсандаа өөртөө тахалдаж ирсэн чихвч цэнэглэгчийн л ашигладаг. Харин дуураймлууд нь удаачгүй хурдан эвдэрчээд байдаг штеп. Бид бүгд л аль болох оригинал зүйл ашиглахыг хичээдэг. Харин та автомашиныхаа өвлийн үйлчлэгээ хийлгэхдээ оригинал тосны шүүр ашигладаг уу? Автомашины хамгийн чухал зүйл бол хөдөлгүүр юм. Toyota корпорац бүтээсэн мотороо өн удаан жил ашиглуулахын тулд сая автомашины эвдрийн шалтгаан 80 гаруй жилийн туршлага дээр үндэслэн хөдөлгүүрийн дээд ашигт ажиллагааг гаргах буюу шатгуун зарцуултыг багасгах, моторын элэгдлийг багасгах, өвлийн хөтөнд ч зарцахгүй байх зэрэг бүх зүйлийг тооцоолсны үндсэн дээр тосны найрлага, шүүрний материалыг эрдэмтэд бүтээдэг. Тэгэхээр Toyota автомашинд хамгийн чухал зүйл бол оригинал тосны шүүр юм. Toyota-гийн дилер мөн хадаа оригинал тос солих багц үйлчилгээнд 18% хүртэл хямдрал зарлалаа. Цаг захиалгуудаас 7595 44 44